Баярлалаа хөтөлбөр үргэлжилж байна. За дан ганц уул уурхайн салбар дээр түшгэлсэн эдийн засагтай Монгол улс 2024 онд хүндхэн сорилттой тулгархаар байна. За тухайлбал төсөв санхүүгийн хүнд нөхцөлд өөрийн хөрөнгөөр мега төслүүдийг хэрэгжүүлэх боломж хомс юм. За тиймээс ч том төслүүдийг хөдөлгөх гол хүч нь гадаадын хөрөнгө оруулалтуудыг татах явдал байдаг. Тэгвэл эдийн засгийн хөгжлийн сайд Ган Төмөр өнөөдөр түншлэгч орнуудын элчин сайдууд болон төлөөлөгч нартай зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. За эдийн засгийн хөгжлийн яамн дээр гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болоод бусад холбогдох кредитийн хуулийн төслүүдийг боловсруулж эхэлжээ. За уулзалтын үеэр Монгол улсад суух гадаадын дипломат төлөөлөгчийн зүгээс татврын хуулиуд нь энгийн ойлгомжтой байх, уул уурхайгаас бус салбараа дэмжих, хөрөнгө оруулалтын маргааныг түргэн шуурхай шийдвэрлэдэг байх гэсэн хүсэлтүүдийг тавьж байлаа. Монгол улс сар цаглаас хойш өндөөж чамлахааргүй амжилт үзүүлж байгаа ч хийх ажил их байна. Тэр дундаа хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатай. Монголд чадварлаг боловсон хүчин уул уурхай баялаг бий. Цаашид уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай. Энэ хөгжлийг шинжлэх ухааны салбар хурдлуулна. Монгол улс нээлттэй шударга байвал олон компани хөрөнгө оруулах боломжтой. Засгийн газар нь солигдохоор бодлого нь солигддог байдал нь хөрөнгө оруулахад тодорхойгүй байдлыг үүсгэдэг. Мөн маргааныг шүүж байгаа асуудалд анхаарахыг хүсэж байна. Над дээр ирж буй олон компаниуд шүүхийн асуудал ярьж гомдолдог, арбитр дээр хурдан шийдвэрлэдэг болчихвол хөрөнгө оруулагчдыг татахад амархан болно. Энэ чиглэлд хамтарч ажиллах боломжтой. Мөн татврын дарамтыг багасгаж хийсэн гэрээгээ мөрддөг байх ёстой. Цаашдаа амжилт үзүүлнэ гэж найдаж байна. За түншлэнгийн Монгол улсын төрийн худалдан авалт нь хамгийн бага үнийг гол шалгуур болгодог нь түншлэгч орнуудын компаниудад гол бэрхшээл болдгийг онцолж байлаа. За мөн энэ уулзалтын үеэр Монгол улсын засгийн газрын уул уурхайн салбарт баримталж байгаа бодлогын асуудал хөндөгдсөн юм а. Тэгэхээр Монгол юу руу ирээдүйд явах вэ гэвэл уул уурхай нь өөрөө нийгмийн асуудлаа шийддэг. Бусад одоо эдийн засгийн салбар бол татваргүй хамгийн хөнгөлөлттэй. Тэндээс бид нар одоо шууд утгаараа төсөв бүрдүүлэх биш. Тэр нь өөрөө эдийн засгийг тэжээж идэг. Тэрлүү явах юм байна гэдэг ийм зүйлийг одоо та бүхэн маань бас сигнал болгоод аваарай гэж хүсэж байна. За уул уурхайн салбар бол Монгол улсын төсвийн орлогын гол бүрдүүлэгч салбар байх бол бусад салбаруудад татврын таатай орчныг бүрдүүлж хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа солонгоруулах бодлого баримталж байгааг онцоллоо. Түншлэгч орнуудын зүгээс ч тэр бизнесийн орчныг ил тод нээлттэй шударга байлгаж татврын дарамтыг бууруулвал хөдөө аж ахуйн эрчим хүч хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтойгоо илэрхийлжээ.